Хэвлэлийн хүрээлэн 30 жил. Зөвлөлтөд ямар өөрчлөлт болно? Тэр өөрчлөлт Монголд болоод дэлгэрдэг, түгдэг, тархадаг. Глобалитиг одоо татан болсон маш зөв. Монгол улсын төрийн тэргүүнтэй сахин байлаад гараад барна гэдэг бол одоо миний хувьд төвхлийн зөвшөөрөхгүй. Аливаа нэгэн шинжилэлд бол хүн бол бэлэн биш байдığım байна лээ. Халуун хүнжил гэл одоо тийм соннууд янз янзын яриа утгач соннууд их байсан. Хонжуур суглаа тий зарлах машин мөнгө их хэмжээгээр одоо суглаандаа оролцуулах гэдгийг юм уу. Тэгээд 7 сарын 1 бол манай арчлалын түүхэнд бол болсон одоо хамгийн том зөрчилдөөнт үйл явдал шүү дээ. Энэ бол өөрийн мэрэгжлийн үн цэнийг уландаа гიშгэж боломж олж байгаа л үйлдэл юм биш үү. Өөрчлөлт шинжилгээний салхи улс орон даяар сэвэлдсэн 1990 оны хүртэл. За бүр тодруулбал 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Монголд үннийг хэлэх нь бичих нь эрсдэлтэй байлаа. Яагаад 7 дугаар сарын 6-ны өдөр вэ гэвэл энэ өдөр хэвлэл утга зохиолыг хянах газрыг татан болгосон байдаг. Ер нь л дуугүй байх нь аюулгүй гэсэн ойлголт бараг 70 жилийн турш ноёрхсон байдгийг. Сонин хэвлэл, ном сэтгүүлийн хуудас бүрт хэвлэл утга зохиолыг хянах газраас зөвшөөрөв гэсэн улаан тамгатай байж сая нэгэн нийтэд хүрдэг байж. Тийм ээ, та зөв сонссон. Хэвлэл мэдээлэл, утга зохиол, дуу шүлэг, гэрэл зураг, уран зураг гэд за ер нь олон нийтэд хүрэх бүхнийг үзэл сурталын үүднээс хянж байсан цаг үе бидний түүхэнд бодитоор оршиж байлаа. Монголын одоо хэвлэл мэдээлэл тэр чигтээ одоо нэг намын одоо тийм мэдлэлд буюу нэг намд захирагддаг. Нэг намын одоо бүтцэд багтдаг юм байсан. Тэгэхээр нам бол одоо өөрийн хэвлэл утга зохиол хянах газартай энэгээр амжиж одоо бүх одоо тэр хэвлэлд гарч байгаа зүйлийг одоо хямдах тосоо юм байсан. Нам засгийн бодлоготой зөрчилдөж гэнэ үү? За тэр үед албан ёсоор Монголын түүхийг юу гэж үзэжсэн. За тэр түүхийн одоо чиг баримжаа байна уугүй гэх зэрэгээр хяндаг, тэгээ засдаг. 1980-ад оны дундуур зөвлөлтөд өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Монголын хэвлэл мэдээллийн салбар аажмаар нээлттэй болж эхэллээ. Телевизийн салбарт л гэхэд цаг үе залуучууд зэрэг шинэлэг өнгө аястай нэвтрүүлгүүд гарч Монголын радиогоор үндэсний уламжлалаас эргэн сансан, нэхэн өгүүлсэн шүүмжлэлтэй дуу хоолой сонсогдож эхэлсэн байдаг. Төрийн төв хэвлэл үнэн сониндж гисэн нийгэмд өмнө нь хилцэх нь бүхэл дурдхийг хоригддаг байсан сэдвээр нийтлэл шүүмжүүд хэвлэгдэх болов. Бидний сонгож авсан тэр социализмын зам мухардалд орсон. Бид бас нарийн ширээний мэдэхгүй шүү дээ. Зүгээр юу гэх сайн мэднэ үхтэй зөвлөлтөд ямар өөрчлөлт болно? Тэр өөрчлөлт Монголд болоод ирдэг, дэлгэрдэг, түгдэг, тархадаг ийм зүй тогтолтой бид аж төрж ирсэн бидний залуу үе таарсан хэрэг л 1989 оны 12 сарын 7 чиг санжээ үнэн сонин дээр нэг нийтлэл гарсан. Нэг нүбтэн нүүр гарсан. Тэр нүүрэн дээр бол яг л тухайн үед одоо тэр намын одоо нэлээд том албан тушаалтнуудыг шүүмжилсэн. Ер нь нийгмийн тогтолцоо маань өөрөө жаахан өөрчлөгдөх, шинжлэх хандлагатай байх ёстой гэсэн ийм одоо юу гарч ирсэн. Нийтлэл гарсан. Өөрчлөлт байгуулалтын гол давуу тал нь бол одоо хөзөл удлаа илэрхийлэх эрхчлөлийг тодорхой хэмжээнд тавьж олгож эхэлсэн учраас урд өмнө бичиж болохгүй байсан, хаалттай байсан сэдвүүд нээлттэй болж эхэлсэн. Мэдээж ихэнх үедээ бол бас улс төрийн эр зориг дутсан, болгоомжилсан, сэрэмжилсэн байдал байсан боловч бага багаар одоо энэ байдал харьцангуй чөлөөтэй болж Монголын хэвлэлүүд бол түүхийн цагаан хуудсууд үед социализмын үед ярих хоройтой байсан тэр сэдвүүдийг бага багаар нээж эхэлсэн. 1989 оны 1-р сар. Улаанбаатар хотын гудамжинд өөрсдийгөө шинэ үе хэмээн нэрлсэн хэсэг бүлэг залуус харуу бүрийн цагаар ухуулах хуудас нааж байлаа. Тэрхүү хуудасд бичснээр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ард иргэдэд уншуулахыг шаарджээ. За үүнээс ердөө 1 сарын дараа бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын төв хэвлэл болох үнэн сонинд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг албан ёсоор нийтэлж хэвлсэн байдаг. Ингэснээр монголчууд өөрсдийн идэх ёстой атлаа эдэлж чадаагүй ирсэн хүн ёсны эрхээ анх удаа нийтээр уншиж мэдэв.
Бид бол сонсноос цааш уншааг байхгүй юу? Тэнд хүн гэдэг чинь төрхөөсөө заяамал ийм хэрэгтэй. Ажил хийх хэрэгтэй, эрүүл мэнд байх хэрэгтэй, эрх чөлөөтэй байх хэрэгтэй, олон үргэлж үзлээ байх, жагсах хэрэгтэй, бүх эрхийн заагаад өгсөн. 1989 оны сүүл үе. Ховд, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөлөө. Жагсагчид өөрчлөн байгуулалт шинэ удирдлага шаардж байна. Хүн суртлын аппаратыг устгая. Ардчлал бидний зорилт. Хэвлийн эрхчлөө бол ард түмний эрхчлөө юм гэсэн лозунгуудыг барьсан байдаг. Энэ бол шинэ хуучны зөрчил юутай гүнзгийрсний нотолгоо. Онгон хүлээж байгаа хүн суртлын систем үхэгтэн өхрүүгэн тавьж байгаагийн бас нэгэн баталгаа байсан. Өөрчлөлт шинжиллийн уур амьсгал дунд хэвлэн нийтлэг эрхчлөө бодитоор мэдрэгдэж эхэллээ. Үүний зэрэгцээ улс орон даяар жагсаал цуглаан давлгаалж Монгол улс олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд өртлөө. Үүний нэг жишээ нь Америкийн Нью-Йорк Таймс сонин. Энэ сонин Бээжинд суугаа сурвалжлагчаан Улаанбаатар руу илгээж 1990 оны 3 дугаар сард ардчилсан хөдөлгөөний оргил үед Монголын тухай 3 цоврал нийтлэл бичиж хэвлэжээ. Тэдгээр нийтлэлд Монголын засаглал дэх коммунистуудын монопол дууслаа гэсэн гарчигтайгаар нийтэлсэн байдаг. Зөвхөн үүгээр ч зогссонгүй. Олон улсын нэр хүндтэй хэвлэлүүд Монголыг анхаарч эхэлжээ. Америкаас дэлхийд Washington Post сонин, Associated Press агентлаг, Японы Asahi Shimbun, Их Британийн Reuters агентлаг, Financial Times сонин, Францын France Press агентлаг, Le Monde зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид Бээжингээр дамжин Улаанбаатарыг зорин ирж биднийг сурвалж илжээ. (1990 оны эхний хагас жил өнгөрөхөд Монголд олон намын тогтолцоо бүрдэж, ард олон сүсэг бишрэлийн эрх чөлөөгөө сэргээж, мөн анхны ардчилсан сонгуулаа хийж амжсан байдаг. Энэхүү бүтээлээр бид хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд хэрхэн, яаж, ямар үнээр ирсэн тухай өгүүлэх болно. 90 оны үед ч одоо ингээл ардчил өөрчлөн байгуулалт шинжилтгэл ингээл сонин хэвлэл дээр хүртэл хуучин бид нарын мэдэхгүй их сайхан материалууд хэвлэгдэжсэн байхгүй юу. Жишээл одоо ингээл анчин болын инженеаш гээл одоо ингээл эртний алдартай зохиолчийн талаарч гэдэг юм уу те. Ингээл ийм гарч ирсэн. Төрийн дуулыг сэргээвгээл одоо хэдийн үед төрийн дуулыг яаж сэргээсэн. Энэний ч өмнө бид нар социализмын үе чинь төрийн дуулыг чинь урдын бэрх дарлыг устгаж ардын эрх жаргалыг тогтоож гээл шал өөр үгээр дуулдаг гэсэн шүү дээ. Тэгэл тэр хэдийнээс яв гэдэг одоо энэ сан дээр ингээл үлдсэн ба шүү дээ. 1717 сонь бүртгүүлсэн шүү дээ. Түлчээд гараагүй бас мэрсэр сонь байт юм байна. Сэтгүүлч Амар санаагийн ардчилсан хувьсгалын эхний 10 жилийн тухай өгүүлсэн номд Монгол улс 1989 онд хэвлэлийн эрх чөлөөгүй орн байсан бол 1992 онд хэвлэлийн эрх чөлөөтэй статуст хүрч бүс нутагтаа онцгой жишээ болов гэж бичсэн байдаг. Хэцүү байлаа шүү дээ. 91 2 3 он өнтер чинь бол одоо ер нь яамдаа гэхээр дэлгүүрт одоо талах боо өнтер ховор лама энтэр одоо ерөөсөө их ховройсэн шүү дээ. Эдийн засаг хөрсөн дээрээ буулаа. 1992 он Монголын эдийн засгийн хувьд хамгийн хүнд хэцүү жил байлаа. Зөвлөлт холбоот улсаас үзүүлдэг зээл тусламж бүрэн зогсож, материал түүхийд сэлбэг хэрэгслийн хангамж тасалдсан, улсаас үзүүлдэг татаасгүй болсон зэрэгс шалтгаалan үйлдвэр аж ахуйн газрууд бүгд ээлж дараалан дампуурлаа. Аливаа нэгэн шинжилэлд бол хүн бол бэлэн биш байдгийн байна лээ. Тийм ээ. Тэр дундаа нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх шинжил бол хүн болгонд одоо тусдаг юм байна лээ. Яг өөрийнхөө амьдралыг одоо ингээ авч явах ийм зам мөр бидний өмнө нэрнэдэг үнэхээр төсөөлөгөө явж. Үнэхээр төсөөлөгөө. Ингээд ерөөсөн айл гэрийн амьдралаас эхлүүлээд улс орны эдийн засагт бол маш хүнд туссан. Тэгээд одоо тэр үеэр ч одоо бид нар хизээч зүйдэлж байгаагүй картын бараа очирлох хэрэгтэй болсон. За ер нь Монгол улс өөрөө маш хүнд үе байсан шүү дээ бол. Тухайн үед бол одоо цаасны өмсөлд орсон. Нэгдүгээр цаасны өмсөлд орсон. Хоёрдугаарт бол ганцхан хэвлэх үүдэртэй. Сүхбаатар гэдэг одоо улсын хэвлэх үүдэртэй энэ чөлөө төвлөрөх төсөл Монгол хэрэгжиж байгаа юм байна.
Тэгээ энэ төсөл нь одоо 3 жилийн хугацаатай юм байна. За энэ төсөл бол одоо энэ Монголд одоо ингээд энэ бие даасан хараа тус хэвлэлийг хөгжүүлэхэд зориулагдж байгаа. Хоёр улсын засгийн газрын хооронд хэрэгжих юм том төсөл юм байна. За Монгол улс засгийн газрын зүгээс одоо байрыг хангах юм байна. За бусд одоо энэ санхүүжилтийн одоо тэр ноу хауг нь одоо дааны цэцгүүцэн сургуулиас хийх юм байна. За тэгээд Монголын баг нэг хийх юм ингээд энийг ойлгож одоо мэдэн штэ. Ер нь бол очир утгаа Монгол чөлөөд арчилсан сэтгүүл зүй бий болоход бас нөлөө үзүүлсэн одоо улс төрчин нэг. Монголын ардчлалын хөгжилд олсон томоохон амжилтын нэг бол чөлөөт хэвлэлийн хөгжил, чөлөөт хэвлэлтэй болсон явдал юм байна. Тэгэхээр ер нь Монголын чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд энэ Дайны улсын засгийн газрын төсөл их чухал хувь нэмэр болсон, их чухал ач холбогдолтой төсөл болсон. 1994 оны 1-р сар. Хэвлэлийн хүрээлэн болон сонин хэвлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ. Гэвч энэ үед эдийн засаг илгээрээ хэвтэж, дэлгүүрийн лангуу хоосорсон тийм л цаг үе. Барилга байшин барих нь бүхэл ард иргэдийн амжиргаа эхний сорилт болсон цаг байлаа. Тиймээс энэ бүтээн байгуулалт төдийлөн дардан байсангүй. Энэ зур хэвлэлийн хүрээлэнгийн анхны ажилтнууд зохиолчдын эвлэлийн бяцхан өрөөг түрээслэн ажиллаан эхлүүлжээ. Төслийн бол гол зорилго бол юу шүү дээ. Энэ Монголд одоо дөнгөж шинээр бий болсон энэ одоо арчилсан тогтолцоо. Одоо 90 онд бий болсон арчилсан тогтолцоо. Тэгээд энэ арчилсан тогтолцоо ололт амжилтыг бэхжүүлэх ийм зорилготой байна. Энэ зорилготой бол одоо энэ төсөлд маш амжилттай хэрэгжүүлсэн. 1990-ад оны эхний хагаст чөлөөт хэвлэл гэдэг нь Монголын сэтгүүлчдийн хувьд утга агуулгыг нь хараахан ойлгоогүй үг төдийхөн үе байлаа. Хэн хүснэ нь юу ч бичиж болно гэж ойлгож байсан тухайн үед баримт, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ алдагдсан үе байлаа. Хэвлэлийн хүрээлэн бол Монголын сэтгүүлчдийн одоо тэр ур чадварыг дээшлүүлэх. За энэ өрөндөө сэтгүүл зүйн одоо ондыг одоо Монголын хөрсөн суйрлуулах тий. Энэ ажлыг бол одоо гардан хийсэн. Одоо энэ хийхдээ бол дайны сэтгүүл зүйн өндөр одоо тийм мэргэжлийн багш нарыг урьж. За зөвхөн дайны биш. Бас ингээ Герман, Америк тий, Сингапур гэдэг олон орны одоо өндөр мэргэжлийн багш нарыг авч Монголын сэтгүүлчийн ур чадварыг бол одоо дээшлүүлж гисэн. Сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээ энэ үед маш өндөр байсан юм. Иймээс хэвлэлийн хүрээлэн анхны сургалтаа 1994 оны 8-р сарын 15-нд зохион байгуулжээ. Энэхүү сургалт мэдээлэл хаанаас хинд гэсэн сэдвийн хүрээнд явагджээ. 5W 1H хэмээх ойлголтыг Монголын сэтгүүлчид жухам энэ үеэр л анх удаа сонссон юм. Орон дээд сургууль сурсан юм бол сэтгүүлчид бол намын дайчин туслагчид. Тэгсэн чинь уушаал өөр юм байна. Үгүй юм байна. Түүнээс гадна бичсэн юмд бол өөрийн хувийн дүгнэлт хийдэг байсан. Тэгсэн чинь тэгэх ясгүй юм байна. Ягаад гэвэл сэтгүүлч бол болсон явдлыг л бүрэн бичээд тэрнийг энэ чинь ийм юм байна гэдэг дүгнэлтийг уншигчид унших өөрсдөө тийм болцоотой байх хэрэгтэй юм байна. Тиймэрхүү юмдыг анх удаа сонссон. Удаах сургалтыг сонгуулийн сурталчилгаа ба хэвлэл мэдээлэл гэсэн сэдвээр зохион байгуулж, Америк нэгдсэн улсын Аризонагийн их сургуулийн багш Форд Буркхард хичээл заасан байдаг. Ардчилсан сонгуулийг сурвалжлах туршлагагүй Монгол сэтгүүлчдэд энэ бол үнэхээр нүд чихнээсэн сургалтын агуулга байсан юм. Дээрх баримт юу өгүүлж байна вэ? Ардчилсан өөрчлөлтийн эхний жилүүдэд Монголын сэтгүүлчдэд шинэ орчин нөхцөлд ажиллах, мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлэх орон зай үнэхээр бага байлаа. Ихэнх нь хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, алдаж ононгон суралцж байсан үе. Тухайн үед сэтгүүл зүй бол тодорхой арга барил, хэм хэмжээнд захирагддаг мэргэжил биш. Бичих авьяаста хэн бүхний хийж чадах зүйл их ойлголт нийтлэг байсан юм. Сэтгүүл зүйн анхны дээд курс дурагдаад өөрийн практик туршлагаасаа хуваалцах нэг семинарыг удирдахжсэн. Яг тэр хичээл дээр анхны одоо оюутнуудын хийсэн 20 ярилцлагыг нэг бүрчлэн одоо хэлэлцүүлээд ярилцлага улам илүү боловсронгуй болгоход одоо юуг анхаарах ёстой гэдгийг болж игэл тэр боломжийг өөрсдөр нь хэлүүлдэг ийм зарчмаар ийм дүрмээр явна шүү гэдгээ анхнаасаа багш нар тохирсон байсан болохоор энэ их тийм гүн гайхалтай сэтгэл төрүүлсэн. Миний анхны давалт бол
Непал руу явсан. Непал эвлээ өрөөл ингээд тэнд болох дээр бас нэг ийм бас нэг жилийн өглөөний ийм курс байсан байхгүй. Бүтэн жил явдаг. Өглөө нэг 2 цаг явдаг нэг курс байсан. Тэгээд би бас бодож байгаа. Ер нь удаан богино сургалтын хажуугаар бас ийм даацтай сургалт хийх хэрэгтэй байна гэд бодоод тэгээд тэрийг энэ ч ирээд одоо энэ саналаа дайныханд хэлээд тэгээд бид нар хөтөлбөр уулзруулаад манай оюун гэрэл бас бид нар өөрсдөө сууж агаад тэгээд бид нар энэ сэтгүүл зүйн дээд курсыг диплома курсуудыг бас анхаарчихсан. Улс орон даяарх өөрчлөлт шинжилтийн жилүүдийн дөнгөж эхний хагас талдаа орж байлаа. Үзэл сурталчсан хатуу хяналттай мэдээллийн урсгал дэх он жилүүд ард үлдсэн хэдий ч мэдэх, үзэх, сонсохын өсөглөн үргэлжилж байсан энэ цаг үед Венесуелийн 176 ангид халтар царайд хэмээх савнгийн дүр улс орныг эзэгнж байсныг санах хүн бишгүй болов. Жижи Занкета Адольфо Кубас нарын тоглосон халтар царайд киног төлөвлөж байна. Би тэр үед нөгөө телевизийн програмын захиргааны дарга байсан байхгүй. Тэгээ бүр ингээд хуучин коммунист үзэл суртал гээд бүр телевизэд гарах киног болцсон. Нөгөө хуучин байгаа кинонуудаа гаргахаар зэрэг дандаа л нөгөө хуучны л нөгөө үзэл сурталын тим кинонууд байгаа шүү дээ. Тэгээд нэг өдөр нөгөө километр бүрдгээд Болгарын нөгөө олон ангитай тийм нөгөө цуврал ахаар нь тэрийг ингээд сониндод зарлцсан байхгүй юу. Тэгээд зарлцсан байжсэн чинь нэг өдөр Болгарын элчин сайдын яамнаас бичиг ирсэн. Уучлаарай энэ коммунист одоо үзэл сурталыг сурталчилсан юм кино гаргахыг хүсэхгүй одоо гаргахыг яна бид нар одоо татгалзаж байна манай хүсэлтэд хүлээж авна гэсэн тийм албан бичиг ирсэн байхгүй. Тэгээ тэрийг өөрчилж ирсэн. Савнгийн дуур гэдэг маань ямар учиртай юм гэхээр дээр үед одоо ийм олон цуврал киноны дундуур савн рекламддаг байсан учраас хүмүүс савнгийн дуур гэд нэрлэлсэн байна. Диско Бейжа гэдэг нөгөө тийм яармаг болдгийг. Тэр яармаг руу одоо намайг явуулсан байхгүй юу. Чи Веневишн гэсэн тийм хаяг нүдэнд харагдахаар нь яваад очихгүй юу. Тэгээ орсон чинь ороод тэгээд тэд нартай ингээд ярьсан чинь хаанаас ирсэн Монгол зонгол гэсэн чинь тэд нар ингээд харснаа гэж тэ ингээд ойтлоо ингээд нөгөө газрын зураг тавьцсан. Тэгсэн чинь тэр газрын зураг дээр нөгөө өөрсдийнхөө кино газарсан юунуудыг ингээд улаан жижигхэн улаан юу тавиад тэмдэглэсэн байсан чинь тэр ерөөсөө ингээд Азад ерөөсөө тэр тэдний кинонууд гараагүй байгаа байхгүй. Энэ киног үндэсний телевизээр гарах үед Улаанбаатар хот, аймаг, сумын төвүүдийн гудамж огт хөнгүү болдог байлаа. Халтар царайтыг бас оруулж лээсэн л да судалгааныхаа ажил жишээ болгож яагаад тэгэхээр ер нь улс үндэстэн болгонд нэг тийм үзэгдэл байдгийн байна. Одоо нөгөө гудамжийг шүүрдэгч гэдэг гэж нэрлэдэг. За тэр нь юу гэхээр гудамжинд одоо ямар ч хүн байхгүй болтол хоосорч хэв мэдээллийн хэрэгслэр гарч байгаа ямар нэгэн агуулга дээр нийгэм даяараа төвлөрдөг. Хожим киноны одод Монголд ирсэн нь мөн л монголчуудын нүд жихийг дэлдийлгсэн хэрэг болсон юм. Ард түмэнтэй уулзалт хийсэн. Энэ одоо миний төсөөснөөс бол 95 6 оны шиг санагдаж байна. Тэгэхээр ард түмэнд тэр нэг кинон хөрцсөн учраас хүмүүс маш их далайцтай одоо хүлээж авч энэ тэнд уулзалт хийхэд одоо бараг л нэг супер аудио юм шиг л дагаж давхиж халтар царайд гэж ингэж байж байсан. Ер нь сонин хэвлэлийн одоо урд өмнө нийтэлтгүй зүйлд бол хүмүүс бас их хошуурдаг юм байл л. Намрын ураг сураалтын үеэр шүү дээ жасраа сайдаас хүсэлт ирж исэн. Энэ үеэр шүү дээ халтар царайтай төр завсраж өгөөч гэж маш их юутай дурсамжтай тийм ээ. Бас тий манайхны бас ингэ соёлт бас нэг хувь нэмэр оруулсан тийм үйл явдал байсан байхгүй. Энэ зур Монголын сэтгүүлчид чөлөөтэй бичих, хэвлэн нийтлэх эрхэн эдлэхийн сацуу сурж мэдхийг хойш тавиагүй юм. Менежерүүдээс ахуулаад ердийн сэтгүүлчдийг хүртэл хамардаг. Орон нутгийн сэтгүүлчдийг одоо хамруулах зорилгоор үндэсний хэмжээнд тухайн үед нарчсан сэтгүүл зүйн ойлголтыг түгээх зорилгоор ачаал бас сэтгүүл зөвсөн маш том төсөл хэрэгжижсэн. Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд болсон анхны бүх сэтгүүлчидтэй хүрсэн ийм үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааг ямар байгууллага хийсэн? Хэвлэлийн хүрээлэн. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гол нэг ажлын үр дүн түүхэндээ Монголын хэвлэл мэдээллийн урт хугацааны үе шатад хөдөө орон нутгийн сэтгүүлчдэд бүрэн хүрсэн. 1997 оны 7 дугаар сард хэвлэлийн хүрээлэнгээс Хөвсгөл аймагт зохион байгуулсан сургалтыг телевизийн сэтгүүлч Петр Стайш зохион байгуулжээ. Түүний бичсэн дурсамжийн номонд
Сургалтанд оролцогчдын хувьд тулгарч байсан нэг бэрхшээл бол мэдээний хэлийг сурах явдал байлаа. Баримт мэдээлэхийн оронд гоё чимсэн үг хэрэглэх, уянгийн халил ашиглах зэрэг олон жилийн хуучин уламжлал сэтгүүлчдийн тархинд хит лав шингэсэн байлаа гэж бичсэн байдаг. Ер нь 1990-ад оны дунд үе гартал Монголд чөлөө твлийн тухай ойлголт бүрэн төлөвшөөгүй байсан юм. Ямар нэг сониныг хувь хүн эрхлэн гаргаж байвал тэрнийг чөлөөт хэвлэл гэж үздэг. За энэ үеийн сэтгүүлчид чөлөөт хэвлэлийн зарчмуудыг сайн ойлгоогүй байсан учраас хүний хувийн амьдралд бүдүүлгээр оролцдог, баримт нотлохоогүй мэдээлэл тараадаг, хүн бүтгэн гүжирддэг зэргээр сенсац дуйлаан тарж, ер нь ашиг орлоготой байвал юу ч хамаагүй бичиж нийтэлдэг байж. Чухам энэ үед л хэвлийн хүрээлэнгийн сургалтууд мэрэгжлийн үйл ажиллагаа, баримт ёс зүйд суурилсан сэтгүүл зүйн арга барилыг зааж сургаж эхэлсэн юм. Мэргэжлийн сэтгүүл зүйн үндэс нь хим хэмжээг өөрийн болгосон сэтгүүлчдийн цоо шин 90 үе бүрэлдэж бий болоход хэвлийн хүрээлэнгийн эдгээр сургалтууд чухал нөлөөтэй. 2000-ад оны ихэнх үеийг шар сонинуудын давлгаач гэж ингэж ярьдаг. Яг энэ давлгааны үед бол үе бий болж исэн. Шар хэвлүүд бол энэ цаг үед яг хүчээ авч исэн ийм үед бол бидний одоо дэд курсыг төгсөх тэр цаг үедээ давхцаж исэн. За тэгээд энэ үеийн хэвлэл мэдээллийн үйл явцыг эргээд хараад үзэхлээр зэрэг за ер нь нэлээд тийм одоо төлөвшөх шинж маяг руугаа орж исэн тийм үе юм болоо да гэж бас бодогдож идэг. 1996 оны 1-р сард Монгол улс 24 цагийн интернетийн сүлжээнд холбогдсон түүхэн өдөр байлаа. Харин хэвлэлийн хүрээлэн үүнээс ердөө 2 сарын дараа буюу сэтгүүлчдэд зориулсан компьютерийн сургалт тогтмол явуулж эхэлсэн юм. Тэр жилийнхээ намар Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гадаад мэдээгээр хангах интернет төвийг байгуулав. Ихэнх нь бол мэдээгээ гараар бичээд тэгээд бичээчтэй өгдөг байсан шиг байгаа юм. За тэгээд бичээч нь бол шивээд одоо их бэлтгэл рүүгээ тэр үеэс яг манай нөгөө чөлөө твлийн үйлдвэр эхэлсэн байсан үе шүү дээ. Тэгэхээр чөлөө твлийн үйлдвэрлэлөө авчирж өгөөд одоо гараар бичсэн материалуудаа ихэнх нь тэгээд тэрийг чөлөө твлийн санд бол шивээд одоо их бэлтгэлийн хийгээд өрөөд тэгээд сонингийн гаргаж өгдөг тийм үе байсан байхгүй ихэнх тохиолдолд. Хамгийн гол нь сэтгүүлчид энэ технологиг ашиглахгүйгээр бол цаашаа одоо боломжгүй байна гэдэг имийг бол хэлсэн. Бид нар чинь одоо ерөөсө компьютер гэдэг юм чинь зөвхөн бүсийн төвийн хаяун дээр л харж исэн юм байна. Хаяа нэг байгууллагууд дээр хаяа харна. Тэгээд компьютер сургалтанд тэгэл ордог юм бэ. Нөгөө ийм хулгана гэж яриад байгаа. Одоо хулгана гэж ярьж байгаа. Нөгөө хулганыг яаж хөдлөхийг мэдэхгүй. За тэн дээр юугаа дараарай гэж нөгөө компьютерийн багш тэгэхээр нөгөөх нь хань хамаагүй яваад нөгөө яг сумаа аваач чадахгүй сандраад ингэдэг л байлаа. Анхал одоо компьютертэй харьцаж байгаа одоо сургалтанд сууж байгаа тэр байсан байхгүй юу. Саяхан л бид чинь үзэгнээс өөр жадгүй, цааснаас өөр бамбаагүй байсан даа хэмээн тухайн үеийн сургалтанд оролцож байсан сэтгүүлчид сэтгэл хөдлөн бичиж байлаа. За одоо сэтгүүлчдээс бол цэрэнжүү сэтгүүлчид бол тэр үед маш их хэрж тэр интернет кабинетэд суудаг байсан. Бүр ерөөсөө ингээл хичээлгүй л байвал орж ирээл ерөөсөө мань хүн айгуух юм үздэг, интернет үзээл суугаад идэг. Өнөөдөр санах шиг санагдаж байна. Энэрл баха. Энэрл бас нэлээд орж ирж одоо үйлчлүүлдэг байсан. Яг тэр үед энэрл бол төгссөн залуухан хүн байсан л да. Тэгээд сонныхоо нэг гадаад мэдээнүүдийг голчлон бас интернетээс ашигладаг. Тийм үе нь бол байсан. Олон улсын мэдээ биднэ гэхээр интернетийн холболт байхгүй. Манай сонин уул нь бол тухайн хамгийн том сонин, хамгийн чадaltaй сонин. Гэхдээ яг интернет холболт яг бид нар хөл дээрээ тогтгоод 99 оны 1 сарын 1-ээс манайхан бие дааж тий одоо өдрийн сонингоо байгуулад ажиллаж исэн. За тэгэнгүүт бас л нэм шилжилтийн үе байсан юм шиг байгаа. Тэгээд хэвлийн хүрээлэн лөө байнга нэ Аз болоход хэвлийн хүрээлэн манай өдрийн сонинтой ойрхон тэгээд өглөөний хурал одоо коллегийн хурал тараал 10:30 гээл би ерөөсөө нэг албатай юм шиг хэвлийн хүрээлэнгийн ажилтны шиг энд ирээд нэг өдөр үд дунд болтол суудаг байлаа. Сэтгүүлчдийн ажил шин нэрэнд шилжих эхлэл ийхүү тавигдсан юм. Хэвлэл нийтлэг эрх чөлөө бидэнд гинт ирсэн ч чөлөөт хэвлэлийн тогтолцоо хараахан бүрдээгүй энэ адармаатай үе 1990-ад оныг дуустал үргэлжилсэн байдаг. Шилжилтийн хүнд үеийг нийгмээрээ туулж, засгийн газраа огцруулж, төр улс төрийн зүтгэлтэн
Санжаасрынгийн зоригийн амийг учир битүүлгээр хөнөөсөн хэрэг гарч тамсаг үлэгт газрын тос оргилж эдийн засагт үүр хаяарч ирсэн гэд олон үйл явдал өрнөсөн он жилүүд хөвөрч байж. 1998 оны 8 дугаар сард улсын хурлын гишүүн Батүлийн санаачилсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдлаа. Ердөө дөрвөн зүйлтэй нэг нүрт багтсан энэ хуулийн ачаар төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмших хэрэгээсээ татгалзаж шинэ үеийн шанг татсан байдаг. Эмнэлгийн хуулийг батлахын тулд бид нар жишээлбэл дайны одоо яг өнөөгийн манай төслийн менежер ажиллаж исэн Йорган Рингерт гэдэг манай менежертэй санаачлагаар бид нар бол дайны улс руу очиж дайны одоо тийм хэвлэл мэдээллийн нөхцөл байдалтай хуультай танилцж байсан. Тэр үед бол Монгол Ардын хосол нам гэсэн нэртэй одоо Монгол Ардын нам бол цөөх байсан улсын хуралд. За арчилсан бол арчилсан холбоо эвсрэг гэдэг нэртэйгээр эвсэл болж ороод улсын хурд 7 байсан. За тэгээд одоо арчилсан намын талаасаа бол Батүл, за Ардын нам, Монгол Ардын хосол нам талаасаа бол Очирхүү, Ганжи нарын хүмүүсийг хамтарч ажлын хэсэг байгуулад тэгээд бид бол одоо тэр бодлогын дэмжээд мэдээж хэрэг хоёр нам дээр бол энэ бодлогыг ярина. Тэгээ хоёулаа ерөөсөж чөлөө тэгвэл Монголд хэрэгтэй байна гэсэн байдлаар тохиролцоод тэгээ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулигээд маш цөөхөн залтай хуулийг бас гаргалтж ирсэн. Үүнтэй зэрэгцсэн 1999 онд Данийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт бүхий чөлөөт хэвлэл төсөл дуусгар болж хэвлэлийн хүрээлэн гих ашигын бус, төрийн бус байгууллага төслийн үйл хэрэг, эрхэм зорилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон түүхтэй. Хэвлэлийн хүрээлэнгийн хувьд төслүүд ингээд дуусаад олон улсын санхүүжилт байхгүй болсон. Та зэрэгцээд 90-ад онд Монголыг сонирхож одоо их олноороо орж ирж байсан олон улсын хөгжлийн агентлаг, олон улсын байгууллагуудын одоо төлөөлөл, тэр төслийн санхүүжилт Монголоос бас зэрэгцээд гараад явцгааж исэн. Тэр нь болохоор Балканы орнуудад 2000 оны эхээр буюу одоо нөө хуучин Югослав задарсантай холбоотойгоор одоо нөө дотоодын зөрчил дайн, Косовод болсон дайн тэгээд тэнд одоо шинээр өрнөж исэн тэр шинжлэлийн үйл явцыг дэмжих ийм үйл явц маш хүчтэй өрнөж исэн учраас Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж исэн томоохон донор байгууллагууд Балкан руу шилжсэн. Өөрөөр хэлбэл олон улсын нөгөө санхүүгийн дэмжлэг үндсэндээ хэвлэлийн хүрээлэнгийн мөнгөч дууссан, олон улсын дэмжлэгч одоо ихэнх нь ингээд Монголоос анхаарал нь гараад явчихсан тийм цаг үе. Санхүүжилтгүй, цалин тавих мөнгө бүхэл сургалтанд ашиглах бичгийн цаасаа хэрхэн худалдан авах вүлээ гэсэн асуудалтай. Төрөөс нэгч төгрөгийн дэмжлэг авдаггүй иргэний нийгмийн байгууллага өөрийгөө яаж авч явах вэ гэдэг бодит сорилт анх удаа нүүр тулж байгаа юм. Хэвлэлийн хүрээлэн бол эхний үед бол за намайг ажиллаж байх үед нэг 5-6 байгууллагаас л одоо хандив санхүүжилт авдаг. Гадны бас нэг 5-6 байгууллагатай за нөгөө Данида сан энэ гэдгээс бас гол санхүүжилт аваад ингээд ажилладаг байсан. 2000 онд бол бас ер нь эхлийн хэмжээнд явж байсан тийм үе. Гэхдээ одоо зарим нэг санхүүжилт бол 2002 он хүртэл үргэлжлээд за 2002 онд очоод яг ингээд тэг зогсолтон дээр очиж исэн. Өөрөөр хэлбэл одоо яг төслийн бүх мөнгө дуусаад цаашаа яах вэ гэдэг юм маш хүнд асуудал гарч ирж исэн. Гэвч яг энэ үеэс л хэвлэлийн хүрээлэн зөвхөн орчин тогтнох биш, өөрчлөгдөх шийдвэр гаргажээ. Салбарынхаа зорилго алсын харааг шинчилж, өрсөлдөх чадвараа тодорхойлох судалгааг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгааг салбартаа анх удаа нэвтрүүлж, үзэгч, сонсогч, уншигчдын зан төлөв, хэрэгцээг системтэйгээр хэмжиж эхэлсэн байдаг. Энэ судалгаа зөвхөн сэтгүүлчдэд бус, реклам олгогч, бизнесийн байгууллагууд ч гэсэн чиг баримжаа болж, хэвлэл мэдээллийн өрсөлдөөнд шинэ хэмжүүрийг бий болгосон юм. Ингэж сургалт, судалгаа, хэвлэлийн бахуурлын эндэр нэг нэгээрээ өргөжин хөгжиж, хэвлэлийн хүрээлэнг эхлэл төгсгөл бүхий төсөл биш. Салбарын хүчирхэг байгууллага, иргэний нийгмийн хүчтэй төлөөлөл болох эхлэлийг тавьсан юм. Төслийн менежерээр ажиллаж исэн Йорган Рингерт энэ одоо нөгөө шилжилтийн үед одоо стратеги төлөвлөгөө боловсруулах, энэ стратеги төлөвлөгөөг боловсруулахад тодорхой хэмжээний одоо санхүүжилт олоход бол зөвлөх үүргээр бол сайн дураараа бас маш их тус болж ирснийг хэлэх хэрэгтэй баг. I think also in a situation where you have a society in transition. Иргэний нийгмийн тухай ойлголт уламжлал Монгол улсад шилжилтийн ихэнх үед бараг байгаагүй тул
олон улсын тусламж үүнийг бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн. Хөгжсөн орнуудын иргэд төрийн бус байгууллагуудаа өөрсдөө дэмждэг тогтолцоог хэдийн бий болгосон байдаг бол Монголд ийм тогтолцоо соёл уламжлал бүрдээгүй байсан санхүүгийн их усварч ховор байлаа. Иймээс иргэний нийгмийн тогтолцоо бүрдэхэд гадаадын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байсан юм. Харин ардчил бэхжихийн хэрээр төр нь иргэний нийгмээ бие даасан чухал салбар гэдгийг хүлээн зөвшөөрч бодлого болон санхүүгийн орчноор дэмжих шаардлагатай байдаг. 90-ад оны ихэнх үеийн олон улсын дэмжлэгээр Монголд иргэний нийгэм бүрэлдэн бий болсон нь түүхэн ач холбогдолтой. Энэ бол Монголын анхны хэвлэлийн баг хурлын танхим. Хэвлэлийн баг хурал гэдэг урдын цагт төрийн байгууллага албан тушаалтан хэвлэлд мэдээлэл өгөх үйл явдал байсан бол хэвлэлийн хүрээлэн анх удаа хэвлэлийн хурлын танхимыг нийтэд нээлттэй хараат бус эндэр болгон хөгжүүлсэн байдаг. 1996 онд нээгдсэн энэ танхим 2000 оны ихэнх үе хүртэл улсдаа цорын ганц мэдээллийн төв байлаа. Манай төлөв эрхлэгч энэ мэдээллийн төвөг бол үнэлж маш сайхан үг хэлсэн. Тийм энэ дээр юу гэхээр за бидний үеийн сэтгүүлчид бол намын төв хороонд орчиж одоо үүрэг чиглэл авдаг байлаа. Харин одоо Монголд өнөөдөр нийт ард түмний нийгмийн бүх давхаргын үгийг өргөн түмэнд хүргэдэг мэдээллийн төвийг хэвлэлийн хүрээлэн гэдэг энэ байгууллага одоо байгуулсан бол түүхэн гавья гэж ингэж хэлж байсан. Одоо энэ Чингис хааны академийн даваа нэмчилээд хэвлэлийн багварлын гэсэн чинь ерөөсөн 4-5 хүн суусан. Эрдэнэтийн отгон билигний хурал хийсэн чинь энд хүнд үрчээд сандлаа байхгүй болчиход яд өрөөнийхөө сандлуудыг асар тавьсан. Тэгж хурал хийсэн. Хэвлэлийн хүрээлэн сэтгүүлчдэд зориулсан сургалтуудаа үргэлжлүүлэхийн сацуу нийтийн мэдээллийн нээлттэй эндэр болжээ. Энд хэн хүснэ нь мэдээлэл өгч, асуудал дэвшүүлж, сэтгүүлчд асуулт асууж, хараат бус яриа өрнөдөг болсон юм. Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтаар орж ирсэн барууны сэтгүүл зүйн тухай шинэлэг мэдлэг ойлголтууд танхимын сургалтаар хязгаарлагддаггүй. Олон тооны ном сурах бичиг гарын авлагыг жил бүр эрхлэн гаргадаг юм. Үүний нэг нь Америк нэгдсэн улсын Колумбия их сургуулийн профессор Малун Менчерийн сэтгүүл зүйн бичлэгийн үндэс гэсэн ном юм. Зөвхөн англи хэл дээр л гэхэд 10 гаруй удаа хэвлэгдсэн энэ номыг Монголд анх удаа Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багш нар эхлэнэ орчуулан гаргасан байдаг. Энэ бүтээл судлаач, мэрэгжлийн сэтгүүлч, мөн оюутнуудад сэтгүүл зүйн суур гарын авлага болж Монголын сэтгүүл зүйн боловсролд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Америкийн элчин сайдын амны дэмжлэгтэйгээр сэтгүүл зүйн бичлэгийн үндэс номын 5 дахь дэвтрийг одоо яг зөвхөн хүрээлэнгийн баг ажилтнуудын одоо хүчээр орчуулсан байдаг. Энэ ном бий болсноор бид нар одоо өөрсдийн заагаад байгаа орчин цагийн нарчилсан сэтгүүл зүйн одоо сургалтуудыг удирдан явуулахад яг шууд ашиглах юм бэлэн гарын авлагатай болсон их давуу тал байсан. Тэгээ энэ номыг бол Америк элчин сайдын ам 1000% хэвлсэн шиг санагдаад байна. Бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцуудад тодорхой хэмжээгээр тарааж ирсэн. Сэтгүүл зүйн ихтэй сургуулиудад номын санд нь өгч байсан. Баримтат гэрэл зурагчин Батзориг агсан цэл залуухан 35 наснда хожим олон зуун мянган хүний амьдралд нөлөөлөх нэгэн чухал ажлын эхлэлийг тавьж харамсалтайгаар мөнх басыг үзсэн. Түүхийг эргэн сүхвэл 2001 онд Монгол оронд зуудын гамшиг улмаас нийт 5 сая орчим мал хорогдов. Урд ийм хэмжээний хохирол учирч байгаагүй тул олон улсын байгууллагаас тусламж авахаас өөр аргагүй хүрчээ. За гэвч зуудыг гамшиг гэж тооцох нь бүхэл гадаад хэлэнд ийм нэршил огт байхгүй. Ингээд зууд бол гамшигт үзэгдэл юм гэдгийг гэрэл зургийн хэлснаа буулгах хариуцлагатай үүргийг Батзориг таа авсан юм а. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийн үйл хэрэг Ми8 нисдэг тэрэгний осол гих харамсалтай тодтголтойгоор түүхэнд үлдсэн ч зорилгоо гүйцэлдүүл чадсан. Батзориг агсан 1000 үгний дайтай гэрэл зургийг үлдээгээд бутсан юм а. Батзориг агсны талаар бол би бол яг сони хэвлэлд өөрөөр нь гардаг бүтээлээр нь харж тэр хүнийг үнэлж явдаг байсан. Тэгээд 98-аас 99 онд хэвлэлийн хүрээлэнд суралцахаар ирэхэд манай фото сэтгүүл зүг заасан. Тэр их хазтай ихээр хөгжилтэй хүн байсан. За бүгдээрэнд нь онц 50 гээл одоо зүгээр л өөрөө хөгжөөн. Тэгээд өөрөө юу заадаг вэ гэхээр одоо энэ фото сэтгүүл зүйн хөгжлийн талаар их сайхан заана. 2001 онд хүн Осло орсон. Тэрнээс өмнө бол Монголын нийгэмд бол одоо маш их ховор
содон зургуудыг тэр хүн үлдээсэн байгаа. Эфирийн цаг ингээд дуусах гад байжсэн чинь бат зориг гоо орж ирдэг юм аа. Тэгээ нэг алдартай мундаг зурагчин гэсэн гэл би бас нэг хармаар л байсан. Тэгээд тэр томчууд хоорондоо юм яриад одоо манай ариун агч чинь одоо манай захирал. Тэгээд эдгээр ингээд нэг 107.5 2 жилээ болж байна. Ийм сэтгүүл хийх гэж байгаа. Тэгээд та нарыг одоо оруулъя. Сэтгүүл гэдэг бол ерөөсөө манай энэ мэрэгжлийн хариуцлагатай редакцуудыг одоо сурвалжламаар байгаамаа. Гэт ингээ ярьжсэн нэг бол би санджлаа л да. Хэвлэл мэдээллийн салбар хөгжихийн хэрээр шин асуудал, хэрэгцээ шаардлагууд урган гарч байсан учраас хэвлэлийн хүрээлэнгийн ажилд өргөжиж, сургалт, судалгаа, мэдээлэл харилцааны үйлчилгээнээс гадна бодлогын төвшөнд зөвлөх, нөлөөлөх ажлыг идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Тухайлбал олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдахын өмнө олон тооны сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль хэрэгжиж эхлэх үед иргэний нийгмийн идэвхтэй оролцоог хангах ажлыг зохион байгуулж байсан юм. Ганцхан байсан сувгаа байж тээ тийм ээ. Юу яам гэдэг чинь одоо энийг өөртөө хувьчлах тийм одоо чих хандлага бол маш их давмгалж исэн байхгүй юу тэр үед. Одоо өргөн нэвтрүүлэг гэж одоо ийм юу байдаг юм аа. Тэгэхээр бид нар хувьчлахгүй энийгээ өргөн нэвтрүүлэг олон нийтийн өргөн нэвтрүүлэг болгоё гэж санал тавиад тэнцэнэ нэг ажлын хэсэг байгуулаад тэгээд тухайн үеэ одоо бүх намын дарга нартай уулзаад очир бац ерөнхийлөгчтэй хүртэл очиж уулзаж ирсэн. За тэгээд байна шүү дээ тийм ээ энэ хуулийг лоббидж эхэлсэн. 7 жил лоббидсны эцэстээ шүү дээ тийм ээ 2005 онд эвслийн засгийн газар гарч иж ари хийж энэ хуультай болсон байхгүй юу. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд бол олон нийтийн радио телевизийн стратеги, алсын хараа ер нь одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөнүүд өөрчлөгдөж ирсэн. Өөрчлөгдөхдөө тухайн одоо цаг үеийн нийгмийн шалгуур үзүүлэлт, эдийн засгийн нөхцөл болцоо, өөрийнхөө одоо үйл ажиллагааны тухайн үеийн одоо шалгуур, туршлага, за бас заримдаа одоо хэцүү үед ч гэсэн бол тохиолдчихсон. Тэгэхээр энэ үеидтэй холбогдуулж одоо бас баг өөрчлөгдөж, тэгтээ алсын хараагаа одоо чих чухамд байлгаж ирсэн болоо да гэж би бол боддөг юм аа. Энэ ямар ач холбогдолтой бол үндэсний хэмжээний нийгэмд үйлчилдэг тодорхой хэмжээнд төсвөөс санхүүждэг ийм бүтэц байхгүй бол бүх телевиз, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл арилжааны сүртэй болчих юм бол нөгөө нийгмийн оюун санаанд заавал суулгаж өгөх ёстой үндэсний ёс заншил, өв уламжлал тийм ээ. Тэгээд одоо бусад ийм агуулгууд бол орхигдох юм аюул байдаг учраас яг энэний хуулиар баталгаажуулж өгсөн ганц мэдээллийн байгууллагуудаа Монголын үндэсний олон нийтийн радио телевиз шүү дээ. Тийм ч учраас энэ хуулийг батлуулах, хэрэгжүүлэх үйл явцад хэвлэлийн хүрээлэн манлайлан оролцож, олон нийтийн эрх шиг суурилсан хэвлэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Тухайн үед бас Globe International-тай хамтарч исэн дэмжигч байгууллага Фридрих Эбертийн сан бол бас эхнээс нь ахуулаад дэмжиж хамтарч ажиллаж байсан. Нэг талаар бол олон нийтийн радио телевиз ер нь яагаад хэрэгтэй, ямар онцлогийн, ямар эрсдлүүд байдгийг гэх зэрэг мэдлэг ойлголт өгөх, сургалт үйл явдлуудыг бол зохион байгуулж исэн. За нөгөө талаар төрийн бус байгууллагуудын одоо чуулган зохион байгуулах замаар төрийн бус байгууллагаас үндэсний зөвлөл нэр дэвшүүлэх тэр процессыг бол хэвлэлийн хүрээлэн гардан санаачилж зохион байгуулж хэрэгжүүлж исэн. Үндэсний олон нийтийн радио телевизийн одоо бусад хэвлэл мэдээлэлд байхгүй дахин давтагдчихгүй үнэт баялаг юу вэ гэхээр манай архив юм байна. Тэгэхээр дуу дүрснээ одоо радиогийн 90 гаруй жилийн түүхтэй манай радио өөрөө. За телевиз бол 67 онд байгуулагдсан. За архивлаад одоо бүх зүйлүүд альсан дээр хураад баснаас хойш ер нь нэг 50 гаруй жилийн архив, дуу дүрсний архив манай одоо энэ сан өмөрөгт маань хадгалаастай байгаа юм. Харин нийгмийн тодорхой хэсэг хүрээлэл дунд үе үе нэгэн асуулт дахин сөхөгддөг. Тэр бол энэ байгууллагыг хувьчлах тухай яриа юм. Сүүлийн үед бол одоо юу гэдгийг хамгийн хэрэггүй телевиз, хүн үзэгдгүй телевиз одоо хөвчлөөл таарна гэсэн ийм яриа бол сонсогдоод байх юм. Энэ буруу хандлага гэж боддог. Яагаад гэвэл хэрвээ бусад арилжааны телевизтэй адилхан болчих юм бол, хөвчлөгдчих юм бол хэзээч одоо үндэсний эрх ашигт онц чухал ач холбогдолтой. Тэгээд өртөг өндөртэй тэр агуулгуудыг бол олон түмэнд арилжааны телевиз бол хүргэхгүй. Хувийнхныг бол одоо дэрэн дээр бид нар албадж ингэж хүчилж ийм контент хийх юм бол ерөөсөө бас хэцүү шүү дээ чинь. Тэр болгонд бол зах зээлийн зарчмаараа явдаг
ийм байдалтай төрийн бодлого Монгол төрөж байгаа юм бол үндэсний аюулгүй байдал одоо ирэх ашиг гэж байгаа юм бол түүнийг илэрхийлдэг, дамжуулдаг сувг бол зайлшгүй байх ёстой. Тэр нь хуулиар хамгаалагдсан Монголын үндэсний олон нийтийн арайд төлөөсгөж би хөвдөө өсдөг. Хэвлэл мэдээллийн судалгаанд онцгой ач холбогдол өгч, үйл ажиллагааныхаа салшгүй нэг хэсэг болгон хөгжүүлсээр ирсэн. Нэг талаар хэвлэл мэдээллийн салбарын онцлогийг мэддэг, нөгөө талаар судалгааны шинжлэх ухааны арга барилыг ягштал баримталж ирсний ачаар хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны тайлан эмхэтгэлийг салбартаан төдийгүй бизнесийн болон олон улсын байгууллагууд байнга авч ашигладаг мэрэгжлийн их сурвалж болсныг дурдах хэрэгтэй. Гэвч судалгаа мэдээллийн ач холбогдлыг үл ойшоох эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байжээ. Хувь хүний үзмжээр биш те яг тоолж болох тэр объектив шинж чанараар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ангилж тоолж баримтжуулж эхэлсэн одоо хамгийн анхны судалгаа бөгөөд эндээс эхлээд яг 99 оноос хойш Монгол тухайн үед бол хууль зүйн яамны бүртгэлтэй 1200 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэж яхад бол манай одоо яг тухайн үед тоолсон яг бодитоор бүр ингээд тоолж үзээд жагсаагаад гаргасан тэр жагсаалтын дагуу 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэдэг тоол гарч ирсэн. 1990-ад оноос хойш хэвлэлийн хүрээлэнд хадгалж хамгаалж ирсэн салбарын хөгжлийн баримт судалгаа шинжилгээний үнэтэй их сурвалж бол ховорцсон сонин хэвлэлийн түүхэн архив юм. Олон нийтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн нэгэн чухал ажил бол 2006 онд Их Британийн төв номын сан Elizabeth Rozing сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төсөл байлаа. Энэ төслийн хүрээнд сонины архивыг дижитал системд шилжүүлж 41 нэрийн 40 мянга гаруй сониныг захим хэлбэрт оруулжээ. Тийм сонингоо бол ер нь тэгээд жилээр нь ингээд одоо 26 он, 25 он, 23 он гэл те дандаа ингээд жилээр нь ингэж архивлж байгаа. Хэвлэлийн хүрээлэн сэтгүүл зүйн боловсролын салбарт өөрийн улмөр үнэтэй хувь нэмрийг оруулсан. Энэ ажлын хүрээнд дадлаг давмгайлсан сургалтын арга барилд суурилсан цоо шин хөтөлбөрийг нэвтрүүлсэн юм. Эхний 3 билүү 4 ангийг өөр тэтгэлэгтэйгээр сургасан. Тэр хазтай юмд одоо би сурч ирсэн. Юу гэхээр би Эрдэнэ үйлдвэрт ажиллаж байсан гэж ярьсан тий. 99-с 98 онд бол үйлдвэрээсээ цалингаа аваад энэ дээрээ тэтгэлэг аваад сурсан. Их өрмөц байдлаар сургалтын үйл ажиллагааг бол явуулж ирсэн. Тэр нь бол юу гэхээр 7, 5, 6-аас дээш багш нар бүгд орж ирээд бол ингэж эгэнд суучаад тэгээ хичээлийг заадаг. Тэгээ нэг багш хичээлээ заагаад дуусаад дараагийн багш одоо босоод хичээл зааж явах жишээний багш нар өөр өөрсдөөсөө суралцдаг, оюутнуудаа сургадаг тийм одоо өрмөгц хэлбэрээр бол бид нэр сурч ирсэн юм аа. Практик давмгаалсан энэ сургалт бол бидний хувьд бол маш их тийм өр өгөөжийг өгсөн, маш сайн сургалтыг бий болгож ирсэн гэж ингэж харж идэг. Манайхаас төгсөөд гарсан одоо тэр дээд курсын оюутнуудыг сонингууд бол их булаацалдаж авдаг. Телевизүүд энэ төр тэгээд оцсон хойно нь бол пөөх 13-аар бичдэг юм байна тэр гайхажсэн тийм юмнууд энэ төр нэлээ хилдэг байсан надаа тийм тэнд баярлсан шүү гэжсэн улсууд бол байдаг. Сэтгүүл зүйн мэрэгжлийн төвшин мэдээллийн чанарыг сайжруулахын тулд суур сэтгүүл зүйн арга барилыг түгээн дэлгэрүүлэхээс гадна тодорхой салбарын асуудлаар гүнзгий мэдлэг бүхий мэрэгсэн сэтгүүлчдийг олноор сурах ёстой гэж үзэж хэвлэлийн хүрээлэн энэ чиглэлээр тууштай ажиллаж эхэлсэн байдаг. Жишээлбэл хүүхдийн асуудлаар бичиж нийтлэгч шаардлагатай мэрэгжлийн нарийн мэдлэг, ёс зүйн хэм хэмжээг эрхэм болгосон сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор хүүхэд сэтгүүлч клубыг 2008 онд байгуулжээ. Хүүхдийн талаар бид бүхэн яаж мэдээлэх ёстой, юун дээр анхаарах ёстой. Хэдийгээр хууль дүрмэнд өнөөдөр хүүхдээс шууд яриа авч болохыг хоригдсан байдаг хэрнээ тухайн үеийн сэтгүүлчнэр өнөөдөр яг тэрийг мэддэг байсан уу, үгүй байсан уу гэдгийг яг энэ Монголын хэвлэлийн хүрээлэн сэтгүүлч коллеж л ер нь яг тэр клубээр дамжуулаад хүүхдийн асуудал дээр бид онцгой мэдрэг ажиллах хэрэгтэй шүү гэдэг энэ нэг бас мессежийг өгсөн болов уу гэж боддог. Тэгээд цаашдаа эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, за тэгэл байгаль орчны сэтгүүлчдийн клубыг бас нэрлэж болно. Хүүхдийн хөдөлмөр, хамгаалал, эрүүл мэнд, эрхийн зөрчил гэх мэт эмзэг сэдвийг хариуцлагатайгаар сурвалжлах сургалт, аялал, уулзалт хэлэлцүүлэг, шилдэг бүтээлийн уралдаан зэргийг түншлэгч байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлсэн байна. Тухайн үедээ яг өнөөдөр бас яг ирээдүгөө харсан ийм зөв үйлдэлүүд, зөв эхлэлүүд байсан гэж боддог. За сүүлийн үед бас яг эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб, эрүүл мэндээр бичдэг, дагнж бичдэг сэтгүүлчнэр бас
нэмэгдэж байгаа юм шиг хандлага харагдчихлээ. Гэхдээ ямар ч сан анхны давалгааг бол хэвлэлийн хүрээлэн сэтгүүлчдийн сургууль, коллеж бол үүсгэсэн гэж би бол боддог. Шинэ мянганы эхний 10 жил өнгөрөхөд Монгол улсын эдийн засаг эрчимтэй тэлж, нийгмийн амьдралд уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн тухай мэдээллийн хэрэгцээ улам бүр өссөн юм. Иймээс хэвлэлийн хүрээлэн эдийн засгийн сэтгүүлчдийн өөрчлөгч клубыг байгуулж, уул уурхай эдийн засгийн сэтгүүлчдийг урт хугацаанд мэрэгшүүлж эхэлжээ. Мөн тухайн жилд байгаль орчны сэтгүүлчдийн ногоон дэлхий клуб байгуулагдав. Ингэснээр байгаль орчны сэтгүүл зүйн талаар системтэй олон улсын жишг практик сургалтыг сэтгүүлчдэд зааж эхэлжээ. Маш олон сургалтууд хамрагдахаас гадна хэвлэлийн хүрээлэнгийн байгаль орчны сэтгүүлчдийн клубт бол гишүүнээр байсан. Тэр үед байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд бас тухайн үед оролцож байсан. Ингэж оролцохдоо цэвэрлэх байгууламж хэмээх цуврал бүтээлээрээ байгаль орчны шилдэг бүтээлийн шагналыг тухайд авч ирсэн. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй намуудын дэмжигчдийн цуглаан удалгүй эмх замбраагүй үүмэн болон хувирлаа. Улс төрийн хурцдмал байдал хүчирхийлэл болж Монгол Ардын хувьсгалт намын төв байр галд шатаж 5 хүний амь эрсдэв. Үүссэн нөхцөл байдлын улмаас ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсад анх удаа 3 хоногийн онц байдал зарлажээ. Ерөнхийдөө 7 сарын 1 бод биш үү тийм ээ, манай арчлалын түүхэнд бол болсон хамгийн том зөрчилдөөн зүйл явдал шүү дээ тийм ээ. За тэгээд тэр үед бол шүү дээ тийм ээ, нөгөө онц байдал тогтоогоод тэгээд онц байдлын үеэр бол үндэсний телевиз шүү дээ тийм ээ, ганцхан тэрийг л ажиллуулаад бусад телевизүүдийг хаах тийм шийдвэр гарсан байхгүй. Тэгээд тэнд нь шүү дээ онцгой комиссийн штаб тэнд нь ингээд очиж ингээд ажилдаг. Энэ үйл явц эхэлж явах үед бол манай Eagle телевизтэй ялангуяа Eagle телевиз бол шүү дээ энийг мэдээж сурвалжлахад бол маш их өндөр үүрэг гүйцэтгсэн. Арчлалын юу гэдгийг дээвэр нэг камера байрлуулсан. За бус тэндээс бол ингээд харахад шүү дээ бүх нөгөө юунд ингээд харагдаж байгаа байхгүй. Тэнд юу болж байгаа вэ гэдгийг нь яг харагдаж байгаа юм. Манай өдөр тутмын сонирхын бол өнөөдөр сонин тэр чигээрэл ажиллаж ясаа өдрийн сонирхын босод гамма агентлаг гэдэг. Сүүлд нь үзэсгэлэн гаргахад бол гамма агентлаг бол нэлээд сайн дагнаж баримтат зураг авсан юм. За тэр үед бол бас айхтар юм болсон юм. Тийм ээ, манай сэтгүүлчд бол шүү дээ тийм ээ, гэмтсэн тохиолдлууд байгаа. Тэгээ одоо фото зурагч энэ маань бүр юундаа тийм бичвэр маань нөгөө бүр ингээд тархинд айгүй хүнд гэмтэл авсан. Зөвхөн сэтгүүлчд биш, тэр байтхан манай цагдаагийнхан хүртэл ерөөсөө нийгмээрээ бид нар шүү дээ тийм ээ, ийм явдал тохиолдол яах вэ гэдэг ямар ч тийм бэлтгэл урдчилсан тийм бэлтгэл байхгүйсэн байхгүй. Онц байдал хэрэгжсэн энэ хугацаанд Монголын үндэсний радио телевизээс бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Хэвлэлүүд хаалттай байсан тэр 3 хоногт News Ziggy-ийн сайт үйл явдлын өрнөлийг тасралтгүй мэдээлсээр байлаа. Globe International төвийн хийсэн 7 дугаар сарын 1 хэвлэл мэдээллийн мониторингоос харахад онц байдлын үеэр Монголын үндэсний олон нийтийн телевизээр цацагдсан их сурвалжийн 51.1% нь төрийн болон засгийн газрын албан төлөөлөгчд байж, иргэд 4.1%, төрийн бас байгууллагын төлөөлөл 3.2%, харин шинжээч ажиглагч ердөө 1.1%-ийг эзэлсэн байна. Онц байдлын тэр өдрүүд Монголын хэвлэл мэдээллийн орчинд эрх чөлөө, хяналт, их сурвалжийн тэнцвэрийн тухай асуултыг дахин сөхөж тавьсан түгшүүрт мөч байлаа. 2008 оны байдлаар мэдээллийн сайтын тоо 10 гаруй байсан ч эдгээрээс сэтгүүл зүйн үйл ажиллагааг тогтмол редакцийн бүтэц зохион байгуулалтаагаар явуулж байсан нь хуруу дарам цөөхөн байлаа. Харин хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар энэ тоо 5 жилийн дараа 60 гаруй болж нэмэгдсэнийг харж байна. Энэ нь захим сэтгүүл зүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт нөлөөлж эхэлсэнийг харуулдаг. Монголын хэвлэлийн эрх чөлөө хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын индексээр
2015 онд 180 гаруй улс орноос 54-р байр жагсаж байсан ч дараа жилүүдэд буурч эхэлсэн байдаг. Энэ цаг үед хэвлэлийн хүрээлэн сургалт судалгаагаа үргэлжлүүлж ардчилсан сэтгүүл зүйн зарчмуудыг баттахад анхаарч байлаа. Үүний нэг нь хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагатай хамтарч Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн мониторингийг хийж хэвлэлийг хэн хянж байгааг задлан шинжилсэн судалгааны мэдээллийг олон нийтэд танилцуулжээ. – 2015 оны эхээр Монголд нэгэн шинэ институт бий болов. Хэвлэл мэдээллийн зөвлөл. Энэ бол хэвлэмэл, цахим, радио телевизийн салбарыг хамарсан хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм. Энэ нь төрөөс бус, шүүхээс бус, харин салбар өөрөө өөрийгөө хянах, ёс зүйн хэм хэмжээгээ хамгаалах тогтолцоо юм. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг мэргэжлийн стандарт мөрдөгтөнд дэмжиж, иргэдийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг үн төлбөргүй шударгаар хэлэлцэх механизм анх удаа институцийн хэлбэртэй болж байгаа нь энэ. Ийм байгууллага байх ёстой гэдгийг бол олон жил сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн салбарын ярьж ирсэн, бараг байгуулж ирсэн. Гэхдээ яг бодит ажил болох тэр үйл явц бол 2013 оноос эхэлсэн гэж хэлж болох ах. Ягаад тэгэхээр 2013 онд Deutsche Welle-гийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн салбарын 10 хэдэн төлөөлөл Германд аялал хийгээд Германы хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үйл ажиллагаатай суралцах, туршлага судлах юм аялал зохион байгуулсан байдаг. Тэгээд энэ аялалд оролцсон бүлэг хүмүүс маань Монголд буцаж ирээд 13 оны сүүлээр бол хэвлэл мэдээллийн салбарт ийм ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг бий болгоё гэдэг санаачлаг гаргаад за тэгээд 13 оны сүүлээс эхлээд ер нь медиа консулт клуб гих ийм сайн дурын нэгдэл бий болгосон байдаг. За тэгээд 7 хоног болгоны 3 дахь өдөр хэвлэлийн хүрээлэн дээр гол төлөө ихний үедээ бол ер нь хэвлэлийн хүрээлэн дээр цуглардаг байсан. Энэ байгууллага гинт бий болоогүй. Хэвлэлийн хүрээлэнгийн манлайллаар медиа консулт клуб байгуулагдаж ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээ, хэвлэл мэдээллийн эрх зүй, өөрийн зохицуулалтын талаар тогтмол хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн нь салбарын дотоод зөвшөлтслийг бий болгосон чухал алхам байлаа. Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн ёс зүйг хэрэгжүүлэх, сэтгүүлчдийн хариуцлагыг дээшлүүлэх байгууллага салбар дотроо хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал. Тийм ч учраас 2014 оны 4-р сарын 9-10-нд стратегийн олон талд уулзалтыг хэвлэлийн хүрээлэн Фридрих Эбертийн сан Deutsche Welle Академийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Салбарын төлөөлөл нэг ширээний ард сууж, хэвлэлийн зөвлөл байгуулах талуудыг татан оролцуулж, хамтран ажиллах зорилго бүхий санаачлагын бүлгийг байгуулахаар шийдвэрлэжээ. Удаан хэрэлцэж, зөрчилд хүйч гарч байлаа. Гэхдээ л зөвшөлтсөлд хүрч чадсан. Ингээд 2015 оны 1-р сарын 28-нд хэвлэл мэдээллийн зөвлөл албан ёсоор байгуулагдав. Энэ бол Монголын хэвлэл мэдээллийн салбар анх удаа өөрийн зохицуулалтын институттэй болсон түүхэн мөч юм. Эдийн засгийн төлөлд уул уурхайн гэрээнүүд, офшор данс, эрх мэдэл ба мөнгөний огтлолцол. Ийм олон асуултууд хариултгүй үлдэж байлаа. 2013 онд дэлхийд даяар 90 сурвалжлах сэтгүүлчид хамтраад Панамын баримтуудыг ил болгож, нууц офшор данснуудын сүлжээг дэлгэсэн нь олон улсын улс төрийг тонцлогсон үйл явдал болсон. Тэр баримтуудад Монголын улс төрчдийн нэрсж багтсан байдаг. Дэлхийн нийтээрээ 90 сурвалжлах сэтгүүл зүйн шин давлгаанд нэгдэж байсан тэр үед Монголд ч мэрэгжлийн системтэй олон улсын жишгт нийцсэн 90 сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх шаардлага улам тодорхой болсон. 2014 оны 1-р сарын 13 90 сурвалжлах сэтгүүл зүйн багш нарыг чадваржуулах цуврал сургалт Deutsche Welle Академийн дэмжлэгтэйгээр эхэллээ. Америк нэгдсэн улсын 90 сурвалжлагч Марк Ли Хантер сургалтыг удирдан явуулж, дэлхийн түвшний арга зүй, Монголын сургалтын тогтолцоонд нутагших эхлэл ийхүү тавигджээ.
In the 40 years ago people 40 жилийн өмнө хүмүүс олон нийтэд хамаатай их хэмжээний баримт бичиг байдгийг мэдэж ашиглаж эхэлсэн. 10-аас 20 жилийн дараа тэд их хэмжээний өгөгдөлтөд ажилладаг болсон. Одоо бол бүх зүйл дижитал хэлбэрт шилжсэн тул мэдээллийн хэмжээ огцом өссөн байна. Тиймээс сэтгүүлчдэд тулгарч буй томоохон асуудал бол энэ их өгөгдөл мэдээллийг хэрхэн удирдах вэ? Хэрхэн ашиглах вэ? За утгыг нь яаж зөв зүйтэй гаргаж авах вэ гэдэг асуудал чухал болсон. Улмаар үүнийг хэрхэн сэтгүүл зүйн бүтээл түүх болгон хувиргаж бичих вэ гэдэгт анхаарч байна. Хэвлийн хүрээлэн Монгол телевиз хамтран эрен сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа. GIGN, Waseda Chronicle болон Америкийн нэгдсэн улс, Герман, Өмнөд Солонгосын эрен сурвалжлах сэтгүүлчид оролцож Монголын эрен сурвалжлах сэтгүүл зүй олон улсын давцанд гарч ирэв. Эрен сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн тэргүүн байрыг Eagle News телевизийн сэтгүүлч Болор Туяагийн чимээгүй хашгираан нэвтрүүлэг хүртлээ. Шилдгийг үнэлэх тогтолцоо ийхүү бий болж өдгөө хэвлийн хүрээлэнгээс оны шилдэг эрен сурвалжлах бүтээлийн захиур уралдааныг зарлаж шилдгийг тодруулсаар байна. Эрен сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмд байх ёстой байж ич олон төрлийн эдээр одоо энэ нууцсан хаацсан өөртөө давуу байдал болгосон албан тушаалтнуудын асуудал, татвар төлөгчдийн мөнгийг үргүү зарцуул шамшигдуулж байгаа асуудлуудыг ил гаргах замаар нийгмээ цэвэрлээд урагшаагаа алхаж ер нь хөгжих энэ үүрэг угаасаа өнгөрсөн олон улсын сэтгүүл зүйн түүхчсэн судалгаар эрен сурвалжлах сэтгүүл зүйн хүчтэй байж ич тухайн улс хөгжсөн энэ хөгжлийн үеэр дандаа уялдаж явдаг штэ тий. Ерөнхийдөө энэ эрен сурвалжлах сэтгүүл зүй ер нь альва энэ сэтгүүл зүйн бүтээлч сүүлийн үед дөрвөн үндсэн шаардлагыг хангадаг болсон гэдэг дэлхийн нийтээр өөр болчиход. Тэр цоврал байх хэвээр асуудлыг маш сонирхолтойгоор гаргах хэвээр синематик байх хэвээр яг л хүн кино үзэж байгаа юм шиг сонирхолтой байдлаар үзчихээж тэгжээж тэр агуулгын үнийг илүү сайн ойлгож авдаг. Тэгээ энэ хэмжээнд ажиллахын тулд сэтгүүлчээс маш их хэмжээний тамир шаарддаг. Олон зуун хуудас материал дээр ажиллах ямар хүнд байдаг вүлээ. Тэгээ түүнийг базаад хэдхэн минутанд ингээд базаад хүмүүст ойлгомжтой байдлаар илэрхийлж гаргана гэдэг чинь өөрөө хувь сэтгүүлчээс бол нэлээд хөдөлмөр шаарддаг тийм асуудал байна. Хэвлийн хүрээлэнгийн багш нар дэлхийн эрен сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлуудад тогтмол оролцож сургалтын хөтөлбөрөөн шинжилж байна. Эрен сурвалжлах сэтгүүл зүй чи өөрөө цоошин сэтгүүл зүй биш. Энэ мэрэгжлийн болон ёс зүйн хэм хэмжээ шаардлагуудыг одоо ямар төвшөнд хэрхэн хэрэгжүүлж одоо судлах сурвалжлах ажлаа хийж байна гэдгийг л одоо шалгуур гэсэн үг байхгүй. Тэгэхээр эрен сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл нь өөрөө тэр одоо судалгааг хэр бүрэн дүүрэн цогцоор яг тэр мэрэгжлийн шалгуур ёс зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд хийсэн байна гэдгээ танилцуулсан тийм судалгааны одоо үр дүн илэрхийлсэн ийм сэтгүүл зүйн бүтээлэл гэсэн үг. Хэвлийн хүрээлэн Монголын эрен сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын сүлжээнд холбож дэлхийн туршлагатай хамт алхах эхлэлийг тавилаа. Дараагийн алхам нь дата сэтгүүл зүйг Монголд нутагшуулахад чиглэж байв. Мэдээж энэ удаа илүү гүнзгий төвшин зааж сургахыг тэд зоржээ. Учир нь дата сэтгүүл зүй гэдэг нэршил бий болохоос өмнөх CAR буюу Computer Assisted Reporting хэмээх сургалтыг мөн л хэвлийн хүрээлэн тэртээ 90-ад оны сүүлээр зааж байсан түүхтэй. Тэр үед бол ерөөсөө нөгөө Excel ашигладаг байсан CAR дээр. Яа тэгэхээр өөр одоо тооцооны тийм тусгай програм бол гараагүй байсан. Америкт болсон сэтгүүл зүйн багш нарын одоо зуны сургалтын дээр бол бүгдээр Excel дээр эрен сурвалжлагынхаа датаг боловсруулдаг байсан. 2000 оны дунд үеэс эхлээд бол эрен сурвалжлах сэтгүүл зүйн алтан үе, оргил үе одоо олон улсын хэмжээний одоо шинэ үе гэж юм яриа бол бас их олон гарч исэн байдаг. За энэ нь юутай холбоотой юм бэ гэхээр за нэг талаар бол мэдээллийн ил тод байдал сайжирсан. Өөрөөр хэлбэл цахимжих үйл явцтай холбоотойгоор ялангуяа одоо төрийн байгууллагуудын төрийн албан хаагчдыг эзэмшдэг тэр мэдээллийг цахимжуулах, нээлттэй байршуулах, их хэмжээний өгөгдөл бий болгох. За нөгөө талаар олон улсын одоо хил хязгааргүй хамтын ажиллагаа сайжрах. За дээрээс нь технологийн тусламжтайгаар мэдээллийг ирж хаях, олж авах, нягтлан шалгах, баталгаажуулах ийм боломжууд эрс нэмэгдсэн учраас
ерөн сурвалжлах сэтгүүл зүйн алтан үе, оргил үе гэж яриад байгаа. Үүний нэг томоохон ажил холбооны бүгд найрамдах Герман улсын Deutsche Welle Академитэй хамтран Open Data төслийг хэрэгжүүлж, дата сэтгүүл зүйн сургалтыг хөтөлбөрт нэвтрүүлжээ. Гадаадын мэргэжлүүднийг уурж авчираад ерөнхийдөө одоо ингээд маш олон дата мэдээлэлүүд өгдөөд ингээд сахим орчинд байж идэг боловч түүнийг одоо яаж маш одоо хялбараар энгийнчээс одоо юудлээ боловсруулах вэ? Технологийн ийм боломжуудыг ашиглаад энэ хөгжил мэдээллийг ийм хялбархаар эсгэмжилж маш богинохон болгож яаш өгдөг энэ сургалтыг хийжсэн. Тэгээд энэ сургалтанд суучаад бол маш их баярлж байсан л. Дата сэтгүүл зүйн цогц сургалтыг боловсруулж, шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулан олон улсын нээлттэй өгөгдлийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэлээ. Нээлттэй өгөгдөл их хэмжээгээр бий болцсон уу гэвэл болцсон. Одоо төрийн байгууллагуудын тоон мэдээлэл интернетийн орчинд мэдээлэл олж авах, боловсруулах, ангилах, шалгах, харьцуулж үзэх замаар заавал одоо бүр бидний ерөн сурвалжлах сэтгүүл зүйн заавал хэн нэгний гэмт хэрэгтэй холбоотой ч юм уу тий гэж ойлгоод байхгүйгээр зөвхөн өгөгдөл дээр анализ хийх, жишээлбэл шүүх хурлын үр дүн дээр анализ хийх гэдэг ч юм уу тий мэдээллийг боловсруулах, нэгтлэн шалгах аргаар одоо олонний одоо анхааралд очоогүй байгаа тийм шин судалгаа, шин мэдээллийг бий болгох ийм боломж бол бий болцсон байгаа боловч яг ийм төрлийн судалгаа ерөн сурвалжлах бүтээлүүд харьцангуй цөөхөн байгаад байна. Захин мэрийн үеийг олон улсын судлаачид зарим талаар үнний дараах эрен үе, үнэн өчм өгсөн үе гэж нэрлэж байгаа. Сонин хэвлэл нэг урсгалаар мэдээлэл түгээдэг үе ард хоцорч, сошиал сүлжээ, онлайн хэвлэл асар хурдтай өслөө. Хинч нийтэлж болно, хинч түгээж болно. Мэдээлэл авах, түгээх асар их боломжийг дагаад аюул эрсдэл бас нэмэгдсэн. Худал мэдээлэл, далд сурталчилгаа, мөнгө, эрх мэдлийн нөлөө. Сэтгүүл зүй хурдтай байхаас гадна илүү баталгаатай, ёс зүйтэй байх шаардлага улам хурцаар тулгарч эхэллээ. Сэтгүүлчид ёс зүй өндөр хариуцлагаар ялгарах, уншигч үзэгчид мэдээллийн боловсролоо дээшлүүлэх нь зайлшгүй чухал болж байна. 2019 оноос эхэлж хэвлэлийн хүрээлэн байна. Яг энэ хөтөлбөрийг одоо Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж одоо түүчилж эхэлсэн байгууллага гэж хэлж болно. Хэвлэлийн хүрээлэнгээс гадна одоо бусад одоо оролцогч талуудын оролцоотойгоор бид бүхэн ярилцж байгаа үндэсний сүлжээ гэдэг юмыг бий болгосон. Хэвлэлийн хүрээлэн шин сорилтод хариу өгөхөөр ажиллав. Хэвлэл мэдээллийн суур боловсролын сургалтыг нэвтрүүлж, сэтгүүлчдийг зөвхөн бичих бус, шалгах, нягтлах, тайлбарлах ур чадварт бэлтгэж эхэлсэн юм. Мөн олон улсын бүгд найрамдагчдын хүрээлэн ба ардчлалын төлөө үндэсний сангийн дэмжлэгтэйгээр худал мэдээллийн цар хүрээг тодорхойлж, мэдээллийн гуйвуулгын арга технологиг тогтоох Монголд анхдагч өргөн цар хүрээ бүхий судалгаа хийлээ. 2017 онд улсын их хурлаар зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байх үеэр улсын их хурлын гишүүн Гарамжав хэвлэл мэдээллийн хэрэгсэл Twitter, Facebook-ээр хүн гүтгсэн тохиолдолд ноогдуулах 20-с 20 сая төгрөгийн торгуулийг 10-аас 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх санал оруулсан юм. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд жирийн өөрчлөлт биш байлаа. Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа гэсэн анхааруулгыг өчигдрөөс эхлэн телевиз, радиогоор явуулж өнөөдрөөс эхлэн хэвлэл болон сайтуудаар мэдээлэх болсон. Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа хэмээн акт зөрнөж, телевизүүд эфирээ түр хааж, өдөр тутмын сонин мэдээллийн сайтууд эхний нүүр болон онцлог булангаан харлуулсан юм. Хэвлэлийн салбарын нэгдсэн байр суурь улс төрийн шийдвэрт нөлөөлжээ. Гарамжав гишүүн уг саналаа эргүүлэн татснаар энэ удаад хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцэл үр дүнгийн өгсөн байдаг. Хэвлэлийн хүрээлэн мэргэжлийн сэтгүүл зүйд газарчилсан 30 жил. Захин мэрэн үе зогсохгүй. Алгоритм ажилласаар хэмэл оюун ухаанаар контент бүтээгдэж секундэд сая мэдээлэл урсаж өнгөрнө. Гэхдээ энэ дунд баримтыг хэн шалгах вэ? Үннийг хэн хамгаалах вэ?
энэ асуултанд нэг л хариултаар бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй ч гэсэн мэрэгжлийн сэтгүүл зүйн үннийг хамгаалах үүрэг хэвээр үлдэх нь гарцаагүй гэж судлаачид нэгэн дугаар хэлж байна. Сошиал медиа, ялангуяа Facebook-ийн хэрэглээ огцом өсснөөр мэдээллийн урсгал хурдаслаа. 2020 оны сонгуулийн үеэр хийсэн судалгаанаас сошиал орчинд түгээж байгаа мэдээллийн ихээхэн хувь нь бүрэн бус, худал, эсвэл далд сурчлагаа агуулсан байсныг харуулжээ. Энэ нь сэтгүүл зүйн салбар төдийгүй нийгэм бүхэлдээ шин сорилттой нүүр тусны дохио юм. Ийм нөхцөлд хэвлэлийн хүрээлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж зөвхөн сэтгүүлчдийг биш, иргэдийн мэдээллийг ойлгох, ялгаж таних чадварт сургах шаардлага тулгарчээ. Хэвлэлийн хүрээлэнгийн хувьд анх энэ хөтөлбөрийг одоо Монгол улсад танилцуулснаас гадна маш олон сургалтуудыг хийсэн. Бүх талын оролцогчдыг хамруулахын тулд одоо багш нарт төдийгүй хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэгээд бүх шатнд одоо энэ сургалтыг одоо нийлгэдийг Монгол улсад таниулахын тулд, сурталчлахын тулд маш олон сургалтуудыг бий болгосон. Хэвлэлийн хүрээлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1322 сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, эдгээр үйл ажиллагаанд давхарцсан тоогоор 34358 хүн хамруулжээ. Мөн 274 судалгаа хэрэгжүүлж, ном тохимол гарын авлага 142-ыг бэлтгэв. Шилдэг бүтээлийн уралдаан 37 удаа зохион байгуулжээ. 1999 оноос хойш бол бид нар жил бүр тогтмол хэрэгжүүлж ирж байгаа юм судалгаа байгаа. За энэ жил бол 27 дахь жилдээ бүх судалгаа маань одоо яг хийгдээд явж байна. Энэ судалгаанд маань болохоор хэвлэл мэдээллийн салбарын статистик тоо баримтууд, за дээрэс нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн тоо баримтууд бол гардаг ийм судалгаа байгаа. Хэвлэлийн хүрээлэнгийн хувьд болохоор сүүлд яг 2015-16 оны үед яг хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгааг бол иж бүрнээр нь Улаанбаатар хот болон орон нутагт хийж хэрэгжүүлсэн. За тэрнээс хойш бол бидний хувьд мэдээж сошиал медиагийн давлгаа нэлээд хүчтэй явагдаж байгаа учраас одоо хийгдэж байгаа хэрэглэгчийн судалгаан дээр маань бас энэ үр дүн голчилж тус болов гэсэн тийм таамаглалтай байгаа. Хэвлэлийн хүрээлэнгийн үлдээсэн 30 жилийн өв юу байв? Чөлөөт хэвлэл өөрөө бий болдгүй. Түүнийг өдөр бүр хамгаалдаг. Сургалтаар, судалгаагаар, баримтаар, ёс зүйгээр, стандартаар, бас институцээр. Хэвлэлийн хүрээлэн өнгөрсөн 30 жилийг сэргээн санах дурсах төдий бус. Маргаашч үнэн хэвээр үлдэхийн төлөө ажиллаж ирсэн юм. Хэвлэлийн хүрээлэнгийн 30 жилийн түүх бол зөвхөн нэг байгууллагын замнал биш. Энэ бол Монголд чөлөөт хэвлэл хэрхэн төлөвлөсөн, мэрэгжлийн сэтгүүл зүй хэрхэн суурьсан, мэдэх эрх хэрхэн бодит үнэт зүйл болсон тухай түүх юм.